Сайн байна уу камертоны мэдээ байна. Та бүхэнд би анхныхаа дээрэмдүүлж байсан тухайгаа ярьж өгье. За тэгэхээр би бол анхны дээрэмдүүлэлт тэгэхээр их дээр үеийн дээрэмдүүлэлт та бүхэнд ярих баг. За энэ бол одоо ардчилсан хувьсгалаас өмнөх үеийн 20 дугаар зууны сүүлээд үеийн тэгээ 80-аад оны одоо дунд үеийн тийм дээрэмдүүлэлт юм уу да. Тухайн үед нэг 1-р ангийн сурагч байж тэгээд 100-ны амралтаараа 100 байрныхаа нэг 2 найзтайгаа тоглоод ивжээлээ. Тэгээд тухайн үед болохоор байр болгон тус тустай өөр өөрсдийн гэсэн одоо тийм вант улс шиг байлаа. Өөрийнх нь байрны уртлаас гараад тэр зүлэг хайсаад аваад нөгөө байшингийн зүлэг хайсыг давчвал өөр улсын эзэнт гүрэн рүү орж таргуулаа, нэг бол амбаар дуулж, нэг бол карман мормод нь 5-10 бутархаа зоос өөр тэрийг өөгч салдаг ч юм уу. Эсвэл бөглөө юу л байдгийг карманд нь аманд нь бохоо уйлзаад ирэл хамгийн сайн том дээрэмдэлт болдог байсан баг дээрэмчдийн үед. За би бол өөрөө дээрэмчдийн фракцид амьдралдаа орж ирсэнгүй. Тэгсэн нөгөө 2 найз би маань нэг нь артлын байранд байдаг. Нөгөө найзынхын байрлал явж байгаа баригдлаа. Тэгсэн чил тэр байрны хатманууд болтой. Бидний үеийн шушмаанууд л байгаа юм л да. Галтайсан бодвол гэдэг тэгэл нэг олуулаа нийлчихсэн тэгэл дээрэмддэг ойлгоцсон. Бид нар ч дээрэмдүүлж ингээ ойлгочихсон. Тэгсэн л мөнгө байна уу гэсэн. Яаж байх вэ? Нэгдүгээр ингээ хүүхдүүд карманд ямар юм мөнгөтэй байх. Байхгүй гэл тэгсэн чи за тэгвэл наад бол чинь галзуу нохоотой подуулдаа хорноо. Нохоогоо хоолноо л гэж чинь. Зайлуу нөгөө нохооны гараж хүний мах иддэг болцсон. Тэгээ хоригдлоо. Подуул руу оруулаад. Тэгэл байр орцолгоны хажууд подуулын хаалгаад. Тэгэл подуул руу хүүхэд байсан болох их сүртэй амар санагдчихэл. Хоригдоод байжсэн жил гинтхэн миний толгойд нэг гой санаа ороод ирлээ. Загс гээл. Нөгөө хүүхдүүд нь ч надтайгаа адилхан зайлвал насан ч ойролцоо бас 1-2 дөрөв хүүхдүүд. Өө мөнгө байгаа юм байна гэж тэгсэн чинь. Оо тийм үү ямар мөнгө байна гэж тэгсэн чинь. Өө манай гэрт ийм шарамгтай 1 төгрөг байгаа. Би аваад иргээл. Тухайн үед бол тэр 1 төгрөг чи одооныхоор бол бараг $1000 авчирч өгье гэдэгтэй адилхан болж. Тэгсэн нөгөөдөл чинь баас нохоо санаатай. За тэгвэл чи яваад 1 төгрөгөө аваад ир. Энэ 2 найзыг чинь барьцаанд байлгачих гэж би ч тгий тэгээл гэл. За. Тэгээ нөгөөдөл нь 50 гаргачлаа нөгөө. Тэгээ би гараад жоохон нөгөөдөлөөс ч орсонс нэлээ холдчихсэн аа эргэж явсаад мөнгө байхгүй дээ хогчондээ гэдэг. Тэгээ нөгөө 2 найзаа барьцаанд үрдээ зугтаж ялаа. Тэгээ төд бодлого зугтаад одоо нэг хүүхэд байсан чи зугтаад өөрийнх нь байрлал ороод дахиад өөр найзууд болоо тоглоо байсан чи манай нөгөө найз байнаас ураасаа хэрэг ирж яас гэсэн чи 3 амбард болоо саллаа гинэ. Өөр тэгээд тэр нэг манай 2 найзын 6 амбард болсноор 1 төгрөгийн үнэтэй амбард болт ээжтэй. Тэгэхээр энэ бол анхны дээрэмдүүлэлт байсан юм уу? Анхны бас орголтч байсан байж магадгүй. За ийм л дээрэмдүүлэлт үзчихээ.